Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байцгаана уу, Занга академитай хамтран энэ удаа ажилтнаа доктортой ажиллуулах тактик сургалтыг та бүхэнд хүргэж байна. За, байгууллагын ажил хүчний доктортой байдал гэдэг нь нэгдүгээрт орон тооны гүйцэтгэл талаас авч үздэг. Энийг бид нар төлөвлөгөөнд батлагдсан орон тоон дээр нийт ажилтнууд бүрэн байхаар авч үзэж байгаа. За, нөгөө талаас тухайн байгууллагын оронтой бүрэн, алба нэгжин бүрэн, ажилтнууд нь бүрэн байгаа мөртлөө бизнесийн гүйцэтгэл нь гарч өгдөг. Төлөвлөснөөсөө доогуур явдаг. Энэ юутай холбоотой вэ гэхээр ажлын чанар, ажлын чадамж, цаашлуул тухайн ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг ур чадвартай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын ажил хүчний доктортой байдал гэдэг бол тоо төлөвлөсөн орон тооны хувьд бол ажилтнууд бүрэн байх, хоёрдугаар ажилтнуудын мэдлэг ур чадвартай бизнесийн гүйцэтгэлтэй уялдсан төлөвлөлтийн хувьд бүрэн байхыг хэлж байгаа. Тоо чанарын хувьд энэ аль зорилтыг хангаж иж байгууллагын хувьд ажил хүчний доктортой байдал бий болдог. За, нөгөө талаас ихэнх байгууллагын хувьд бол хүний нөөцийн гаралтын талаар байгууллагын удирдлагууд хүний нөөцийн менежерүүдтэйгээ ярилцдаг асуудлууд бол хүн их гарч байна, хүн тогтохгүй байна гэдэг асуудлыг авч үздэг. За, хүн яагаад их гараад байгаа юм бэ? За, их гараад байна, бага гараад байна гэдгийг нэг хэмждэг үзүүлэлт бол хүний нөөцийн эргэцийн үзүүлэлт. Энэ үзүүлэлтэн дээр байгууллагын дундчдны удирдлагууд менежерүүдтэйгээ нэг ойлголтод хүрэх ёстой. За, хүний нөөцийн эргэц 30% дотор байгаа нөхцөлд бол байгууллагын ажил хүчин доктортой байна гэж авч үзэж байгаа. За, 30-аас дотогшоогоо ороод ирэх юм бол 15%-тай, магадгүй 10%-тай байх юм бол танай байгууллагын хүний нөөцийн менежмент ажилтнуудаа доктортой ажиллуулж чадж байна. Ажил хүчний хувьд доктортой байна гэдгийг илтгэдэг. За, 30-аас дээшээ үзүүлэлт рүү ордог компаниуд бол би 40%-тай, 50%-тай, 60%-тай. За, энэ төвшөнд ороод ирэх юм бол хүний нөөцийн хувьд ажил хүчний эрсдэл өндөр, маш докторгүй байна. Эрсдэлтэй байгааг илэрхийлдэг. За, ажил хүчний хувьд докторгүй байдал бий болсноор бол ажлын хит ачаалал үүснэ ажилтнууд. Хит ачаалал үүснээр нөгөө ажилдаа сэтгэл ханамжгүй болох, эргээд ажилдаа одоо шантрах, өөр ажил хайх, сэтэл төрөх, сэтгэл ханамж буурах, цаашлуул хэрэглэгчийн үйлчлэгийн дээр хүртэл гомдлууд гарч эхэлдэг. Үүнээсээ үүдээ байгууллага бол борлуулалтаа алдах ч гэх юм уу бусад эрсдлүүд нэмэгдэж эхэлж байдаг. За, энэ 30-аас дээш хувьтай хүний нөөцийн эргэцтэй нөхцөлд цаана байгууллагын суур шалтгаан буюу хүний нөөцийн менежментийн асуудлуудаа анхаарахгүйгээр өндөр эрсдлийн түвшин дээр нь шинээр ажилтнууд аваад, шинээр авсан хүмүүс нь гараад, шинээр ахиж хүмүүс аваад ах юм бол асуудал хэзээ засагдахгүй. Тэгэхээр суур асуудлуудыг оншилж цаад менежментийн сайжруулснараа байгууллагад ажил хүчний доктортой байдал бий болдог. За, ихэнх компанийн хувьд борлуулалтын гүйцэтгэлдээ нэлээд их анхаардаг. Учир нь бол борлуулалтын гүйцэтгэл бол байгууллагын бүх асуудлуудыг шийдэж өгч идэг. За, нөгөө талаас борлуулалтын гүйцэтгэл бол одоо бас бизнесийн бүтээмжийн чухал үзүүлэлт. Нэг хувь борлуулалтын гүйцэтгэлд одоо үнэхээр анхаардаг. Борлуулалтын гүйцэтгэлийг яад 80%-аас 81% болох уу, 82% болох уу маш анхаардаг. Тэгвэл хүний нөөцийн эргэцийг нэг хувь бууруулах дээр бас анхаарах шаардлагатай. Учир нь 200 хүнтэй байгууллага байлаа гэж авч үзье. Сарын борлуулалт нь 5 тэрбум. За, жишээ татахад 200 ажилтны хүний нөөцийн эргэц 1% гэж үзвэл цаана 2 ажилтан байхгүй байна гэсэн үг. 2 ажилтныг одоо борлуулалтын ажилтан гэж авч үзэх юм бол дунджаар нэг борлуулалтын ажилтан сард 100 сая төгрөгийн борлуулалт хийдэг. 2 ажилтан байхгүй байна гэдэг бол 200 сая төгрөгийн борлуулалт. Энэ хийсэн борлуулалтыг харилцагчид хүргэдэг түгээлтийн ажилтан сард дунджаар 150 сая төгрөгийн бараа хүргэдэг. Хэрв 2 түгээлтийн ажилтан байхгүй байна гэвэл танай байгууллагаас 300 сая төгрөгийн бараа танай харилцагчид хүргэхгүй гэсэн. Тэгэхээр борлуулалтын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд бусад бизнесийн гүйцэтгэлүүдэд анхаарахын тулд хүний нөөцийн доктор сууршил буюу хүний нөөцийн эргэцийг бууруулах дээр анхаарах хэрэгтэй. Сая бид бүхэн 1% хүний нөөцийн эргэцийн зан байж болох бүтээмжийн асуудлуудыг энгийнээр тайлбарлалаа.